Окей. За манайха. Өөний тухай ярих цаг мөч нэрлээ гэж. За юу яцхан RD жижиг YouTube channel-д эргээд тавтай морил. Тэгээ энэ удаагийн бичлэгээр хүн болгоны хүссэн асуултанд нь хариулахаар сууж байна. How's Монгол? Монгол ямар вэ? Монголд амьдрах хэр юм бэ? Тэр нөгөө амар бухимдалтай, трафиктай, утаатай хүмүүс нь энэ нийгэм нь амар хэцүү байдаг нь үнэн юм байна уу? Хоол хүнс нь ямар юм бэ? Очоод амьдрах хэрвээ би очих гэсэн чи айгаад байна. Ер нь манай Монгол хэр вэ? How's Монгол? Гэдэг асуултанд хариулах гад сууж байна. Монголд ирээд бол 3 сар болж байна. Энэ хугацаанд хид хідэн зүйл харлаа, ухаарлаа, ойлголоо. Тэгээ тэрийгэ үзэгчдтэйгээ хуваалцах гад. Үзэгчд гэдэг нь мэдээж Монголоос манай үзэгчд байгаа. Хамгийн гол энэ бичлэгийг би хандуулж хийж байгаа хүмүүс маань гадаадд байгаа монголчуудаа энэ бичлэгийг хүргэхээр яг зориод юу ярих тухайгаа биччихсэн та хэдтэй хүргэж байна. Тэгээд let's do it яа. Yes, let's do it. Окей. За how's Монгол? Шууд асуултанд нь хариулаад явъя. Энэ яг өөрөөс чинь шалтгааллах юм билээ заяа. Монгол ямар байна? Монголыг яаж хармаар байна? Харах өнцөг чинь ямар байна? Яг тийм л байна. Одоо яг энэ бичлэгний гарчиг дээр харж байгаачлаа Монголд 50-50 юм байна гэдэг. Яг л 50-50 юм. Чи яг яаж хармаар байна? Үнэхээр муухай, утаатай, трафиктай, нийгэм нь стресстүүлсэн, стресстэй муухай ингэж харах юм бол муухай л байна. А тэгэнгүүт гоё юм те. Манай найз нөхөд байна, аав ээжийнхээ хажууд байна, гэр бүл маань байна, их орондоо байна. Амьдрах орчин бүрдүүлсэн те. Удаан хугацаанд хол байжгаад одоо Монголдо ирсэн юм чинь манай Монгол гоё байна. Утаатай, трафиктай, нийгэм нь орк, инэ тэрэ бла бла ямар байсан ч хамаагүй би Монголдо байгаа юм чинь жаргалтай байна гэвэл чи яг тэгж л харна. Тэрийг би 50-50 чи яг яаж харна, ямар өнцгөр харна яг тэрнгээр чинь л байна гэдэг. Гадаадд байдаг монголчууд яг энэ сэдвэр угаасаа айгүй их асуугаад байдаг те. За нэгт улс төрийн ийм байдал хэр байна. За хоёрт тэр хилээд байгаа утаа трафик нь үнэхээр амар үнэн юм уу те. Үнэхээр амьдрч болохгүй бид нар бүр ингээд гадаадд эндээ байхаас өөр аргагүй Монгол руугаа очиж болохгүй амьдрч болохгүй юм уу? За гуравт болохоор хоол хүнс хэр байдаг юм байна. Дөрөвт нь Монголд амьдрахад өртөг хэр байдгийм байна. Ажил төрөл олдоц хэр байдгийм байна. Тэгээд хамгийн гол зүйл нь залуу үед болохоор гадаадд очсон. Тэгээд сургуульд нь сураад дууссан те. Ямар их мөнгөөр сурдгийг угаасаа та хэд мэдж байгаа. Жилийн 20 30 40 50 мянган доллараар сурчингуудаа сургуулаа төгсөөд шууд Монголдо ирэх гэхээр амар хайран санагдаад идэх те. Ийм их мөнгөөр сурчаад одоо буцаад ингээ Монголд очиод 9 to 5 ажил хийн гэхээр сарын зал нь бараг 2 сая хүрэх юм уу 2 3 саятай хүмүүс ингээл 2 сая авдаг 2 саяас ч доош авдаг гингүүтээ ингээл ажил хаялт зарлал гадаа ингээд суугаад байна те. Яг тэнд очиод амар их мөнгө өрсөн хэрэг нь одоо Монголд буцаж очиод гарах юм уу энтергээл ер нь зөндөөхэн болдог штэ. Яг иймэрхүү сэдвүүдийг би хөндөй гэж бодсон. Дээрээс нь штэ би зүгээр нэмэлтээр найз нөхдийн тухай. Одоо энэ хүмүүсийн намайг хилээд байгаа чи одоо өмнө Монголд амьдарч үзэж байгаагүй юм уу? Юундаа маялаад аа. Энтер гэж мэгээд байгаа тэр шүүмжинд нь заяо. Яг ийм сэдвүүдийг ингээд багцлаад та хэдтэй ер нь ярих гад байж байна. За би бол улс төрлөө орохгүй үнэлээ. Монголын улс төр энэ тэрэ бүр угаасаа одоо тэр засаг масаг унаад хүмүүс нь дахиад солигдож байгаа юм блэ. Тэгэхээр би Монголын улс төрөөс угаасаа хол юм тийм ээ. Тэрний талаар юм ярмааргүй байна. Угаасаа сошиал дээр та хэд маань мэдээгээр хангалттай их юмнууд харж байгаа. Зөв Монголынхоо амьдрах нөхцөл байдлыг ер нь ярих гэж бодлоо. Монголд нь штэ амьдрал амьдрчаар угаасаа тэгээд нөгөө нэг нохоо хамартаа ус үрхээр усч гэж ярьдаг штэ. Яг өөр амьдрал дээр нь ингээ өөрийнх нурд тулаад ирэнгүүт угаасаа яг тэрийг хийж чадчихдаг штэ. Та хэд маань ирүүл угаасаа амьдрал амьдрчаар. Тэгээд мөнгө байсан ч байгаагүй ч Монголд амьдрч болдог амар сонин заяа. Одоо яг нэг хамаатан ах ихч аав ээж гэр бүлийнхэн энд байгаад байгаа болохоор тэгэл одоо өлссөн чи имэ тэмээ босон ч өө али ахаа ихч али аав ээж гэд ингээд нэгнийдээ ороод ингээд болчоор ингээд мөнгөтэй байсан ч байгаагүй ч ерөөсөө чи амьдрч болохоор заяа. Тийм. Тэр нь бол ингээд сайн тал руу орж байгаа юм тий. Гэхдээ нөгөө талаас бид нар ч одоо гадаадд байхад ингээл нөө өдөр шөнөгүй ингээл яваад байдаг штеп. Би тэгээд Монголд ирчээд баг арай амар байх юм болов гэж би бодож ирсэн хгүй. Тэгсэн чинь яг эсэргээрээ Монголд дайчин байж чадахгүй бол амьдрахад амар хэцүү байд юм байна. Одоо залуу үед гэх юм уу. Би ерөөсөө залуу үед дундаас ганцхан ажил хийж байгаа хүнийг баг нэг их олж харсангүй. Яг сүүлийн хэдэн сард уулзсан хүмүүсээс гэх юм уу бүгд л
хажуудаа нэг юм сайд хасалтай. Гэхдээ сайд хасал нэг юм өөрийг нь бүрэн бүтэн баяжуулаад байгаа даа биш. Зүгээр илүү нэмэлт орлого олж иж амьдрал нь ингээд гүйцээд нөө лизингээ юмнуудаа ингээд төлөхөд идэг. Яг тийм л байд юм байна. Яг хоёр хүн нэг гэр бүлээс хоёр хүн ажил хийхэд бас тэр нь бол сайн. Гэхдээ ер нь ганцаараа байгаа сингл хүмүүс маань болохоор заавал хажуудаа нэг юм 2 юм уу 3 ажил хийдэг. Одоо би ингээл такси максидуудад UB cab map ингээ явж байхад дандаа 9 to 5 ажиллаа хийдэг. Эсвэл ээлжээрээ нааша цаашаа ингээд нөгөө 2-7 хоног яваад 2-7 хоног эргээд ирдэг тиймэрхүү ажил хийдэг. Тэгснээ яг өөртөөхөө нөгөө нэг амралтынхаа цагаар ерөөсөө амардгүй. Таксинд явах ч юм уу эсвэл ингээд эмэгтэй хүмүүс нь болохоор юм хумс мумсны nail manicure эдэр сурцсан. Оройно бартендер ч юм уу за эсвэл ресторанд ингээд нөгөө оройн цагаар ингээд ажилладаг. Ерөөсөө нэг тийм одоо юу гэмэрчээ 2-3 ажилтаа байхгүй бол ер нь Монголд зардал жоохон өндөр байдаг юм байна. Заяа. Гэхдээ бас тэгээд нөгөө нэг сая тавилга мавилга хайгаал гэр орон морон энтер гээд ингээ явж байхдаа анзаарсан л та мэдээж цалингийн хэмжээ бол Монголд үнэхээр бага юм билээ. Үнэхээр бага юм билээ. Тэгээ би эргэн тойрныхоо найзуудаас асууж авахгүй. За Монголд яг хэдэн саяын цалинтай ээжээж ингээд тэгээд сингл ганцаараа байгаа хүн ингээд өөрийгөө авч явах боломжтой юм бэ гингүүт хэрвээ лизен мизен идэр тийм үү машин тэрэг байр майр идэр төлөхгүй бол 3 сая гэж байгаа. Тэнгүүт 3 саяд нь хүрэх цалин амар ховор идэм байна. За тэгээ бүр ийм амар гоё хангалуун дээ. За ингээд лизенгээ төлдөг. Одоо тэр машин тэрэг юу байр майрнд мөнгө төлдөг хүмүүс болохоор сарын бараг 5-6 сая хийж иж ер нь бол жоохон ингээд нэг юм те хүнээс нэг хамааралтай бус айгу тийм гоё амьдрна гэж хэлж байгаа байхгүй. Тэгвэл бас л тэр нь ер нь жоохон ховор байд юм байна. Тэгээ хүмүүс чинь нөгөө нэг яг 9 to 5 base salary байгаа штэ. Нэг 1.5-аас 2 сая гэж хэлчихээ заяа. Яг бүр төрийн ажилтан бол яг тэндээс жоохон дээгүүр авдаг байх. Гэтэ яг зүгээр 2 сая дээрээ нэмээд нөгөө нэг тэр сайд хасал part time ажлууд ингээд хийхээр яг 3 сая май тэр мэр хавцаал байдаг юм шиг байгаа. Ер нь бол тэгдэм байна. Уг нь хөгжих талаар бол амар хөгжсөн. Тэгээ миний хамгийн их нөгөө нэг хөгжсөн зүйл дээр нь баярлаад байгаа юм. Энэ паркинг буюу зогсоол байгаа заяа. Номероор уншаа тэгээд тэр Toki app, ийм тийм аппуудаар ингээд төлдөг болсон. Ингээд зогсоолоо нааша цаашаа гарахад бол амар амар болсон. Гэхдээ зогсоолын байрлал майрлал бол бас сайхан штэ. Тэгээд тэрэн дээр бол нэр үнэхээр жоохон гайхсан. Гэтээ бас баярлсан. Эсвэл бүх юм амар сайнтай муутай. Яг нөгөө yin yang шиг зөвөр 50-50. Үнэхээр яг нэг тийм бүх юм 50-50 зөв. Зогсоолынх нь гаргалгаа учирд нөгөө нааша цаашаа гарах юмнуудыг гоё шийдсэн. Зөндөө олон зогсоолууд гаргаад өгсөн байгаа ч гэсэн нөгөө нэг space доторх зайн амар бага заяо. Тэгээ зөвөр энэ надад саяхан тохиолдсон зүйл. Өглөө өрт гараад моолын урд би машинаа тавихгүй юу? Яг нэг зураас нь тавиад. Тэгээ ерөөсөө 4 цагийн дараа би гарч ирээд машинаа авах гэсэн чинь тэр паркинг нь зогсоол нь дүүрэн болцсон байхад л дахиж машин оруулаад идгийг л би гайхаад байгаа байхгүй юу. Яагаад тэрний одоо нөгөө хууль дүрмээрээ бол ингээд паркингийнхан дээр за 100 зогсоолтой бол 100 зогсоолт нь хүн зогссон байхад дахиж машин оруулахгүй штэ. Тэгхгүйгээр 100 зогсоол байгаад ах чинь 150 машин оруулж ирээд ах юм мөн те. Надад ерөөсөө тэр нь амар гайхалтай. Тэгээ наваа гараад ирсэн чинь хамгийн гол нь би ч одоо ингээд яг арагшаа ингээд ухраад ингээд зогсон байгаа штэ тэр зураст нь. Тэгэнгүүт тэр ухарсан байгаа машиных нь урдуур нь ингээд машинууд баахан зогсон зөө. Тэгээ миний машин гарахгүй. Тэгээ би гайхаад яагаад машины паркингийн зогсоол нь дүүрсэн байгаад ахад энэ хүмүүсийг нэгт оруулаад байгаа юм бэ? Тэгснээ цаашаагаа явдаг паркингийнх нь хэсгийг ингээд хаацсан байгаа байхгүй юу? Би яг чигээрээ гарах юм бол зүүн гар тишээ гарах юм бол би гараад ингээ exit болоод гарчна. Баруун гар тишээ явах юм бол ингээд тойроод ингэж явахаар байгаа даахгүй. Тэгэхээр ингээд хоёр урсгалтай газар байгаа. Тэгэхгүй ингээд зүүн гар тишээгээ явах урсгалын ерөөсөө машинууд ингээ урдуур игнээд парклаа зогсон байгаа даахгүй. Би ерөөсөө яг тэрэн дээр л би яагаад мэдээж баг зогсоолтой тэр аваар зогсоол байхгүйг нь ойлгож байгаа. Гэтэ юм дүүрсэн бол дүүрсэн гэдээ бас байлгаж болно шүү дээ. Тэгээ тэхийн тулд би 2 машин дуудаж гаргаж байгаа зэ. Адл явдалтай юу? Yes. Яг тэр сошиал дээр хараад байгаа хүмүүсийн хилээд байгаа үнэхээр үнэн. Өдөр болгон чамайг шиний мөгтөж авна. Өдөр болгон чамайг surprise хүлээж авна. Үнэхээр үнэн заяа. Тэр ингээд нэг юм амьдрал чам цаанаасаа ингээд surprise өгөөд баярлуулаад байгаа юм шиг. Гэтэ тэр surprise нь заримдаа үнэхээр нэг хогийн новшин гэж хэлмээр surprise заяа.
За тэр паркинг шахав. Тэгээ эндээс илүү ингээд 7 дор болцсон хүмүүс байдаг л. Хамгийн гол нь одоо жишээ нь паркинг спейс тэр зогсоол дээр чинь машин ингээд яг хуу зарим нэг шүргээд явж байгаа хүмүүс байна. Тэгснэ хэлэхгүй зүхтагаад явж байгаа хүмүүс байна. Тиймэрхүү кейсүүд их байгаад байгаа хгүй. Тэгэхээр хүмүүсийнх нь бас ухамсар гэдэг зүйл бас яг 50-50 манайха. Ер нь бүх юм амар 50-50. Хоёр машиныг холдуулаад би арай гэж нэг юм ингээд гарангууд би өөрөө дүрм зурчих хэрэгтэй болчихж байгаа. Яагаад гэх юм бол зүүн гар тишээ гардаг урсгалыг тэр чигээрээ машин игнүүлээд ингэсэн байхад би баруун гар тишээгээ одоо нөгөө тишээгээ ингэж гарч чадахгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд ерөөсөө л хоёр тэр урсгалын зам дээр хоёулын дээр нь ингээ машин игнүүлсэн. Тэгэхээр би заавал баруун гар тишээгээ дарж иж урсгал сүржиж ингэж явгууд өөдөөс машин ороод ирж байгаа. Ингээд нөгөө нэг нэгийг стресстүүлэх юм нь ерөөсөө л нөгөө өмнөх хүмүүс нь ямар decision ямар шийдвэр гаргасан яг тэндээсээ л болж стресстэй байдаг заяо. За тэр нэг тиймэрхүү. Тэгтээ паркинг дээр бол үнэхээр энэ тэндгүү аягүй дэжгүй төлбөртэй зогсоолууд тэгээ ядчил тэгээ нөгөө нэг зогсоол хайгаад явахгүй цаг хугацаа хэмнэх тайпаараа яг тэр тал дээр бол яг хуу дэжгүй. Гэхдээ бас яагаад тэр нөгөө нэг машин дүүрчээд тахад хүмүүсийг оруулаад байна гэдэг чинь бас нэг юм асуудал байгаад байгаа байхгүй. Надад л бодогдсон бодол шүү. Тэгээ энийг болохоор зарим хүмүүс бол угаасаа үгүйсгэж илээ. Надад дээ штэ амттангууд нь ч тэр махан ч тэр те угаасаа яг нэг Америкт байхыг бодвол Америкч мах захыг ингээд угаацсан байдаг штэ. Энд болохоор яг тэхгүй тэгэл яг л нөгөө нэг хонь мал гаргаал тэгэл так гэл ингээд яваа. Одоо юмнууд арай өөрчлөгдсөн лээ л те. Тэгэл өндөг мөндөг Джимс Мимс надад үнэхээр таалагдсан зэ. Үнэхээр гоё амттай байсан. Тэгсэн чинь зарим хүмүүс болохоор битээ ингэж худлаа байж. Хидэ Джимс Монголд гоё амттай байд юм ээ. Интервью амар сонь юм ярьсан. Гэтэ тэр чинь надад л амтагдчихж байгаа зүйл гоо. Надад бол манай Монголын хүмүүс гоё амтагдсан уу, гоё амттай байсан. Тэгээд хүмүүс яг сайн харж юмнуудаа л авах хэрэгтэй юм шиг байгаа. Одоо мах захнаас эхлүүлээл тэгээд янз юм ер нь нөгөө нэг урдаас оруулж ирдэг болохоор хүмүүсээс ер нь нэгэндээ итгэл ер нь амар баг болцгооцсон юм бэлээ. Тэгээ анзаарч харж байхад наа чи энтээс орж гисэн, наа чи химийн гаралтаа, наа чи ийм тийм энтергээд яа тиймэрхүү юмнууд бол байгаад байна. Гэтэ тэр хоол хүнсний асуудал дээр бол надад Монголд байгаа идэвхжүүлүүд маань илүү гоё амттай шимттэй санагдсан уу санагдсан. Гэхдээ энд нэг асуудал. Одоо штэ бүр миний зүгээр харсан юм нь ингээд Монголд нэг юм хоолны чанар нь ингээд нэг юм upside down болсон юм шиг санагдсан. За өөр газруудад бургер, пицца, chicken одоо энэ шарсан хуурсан хоолнууд бол хамгийн муу junk хоолтой ордог штэ. Ер нь бүр нэг юм те бүр мөнгө төгрөггүй ч юм уу. За бүр үнэхээр хаяа нэг junk идмээр санагдсан үедээ очоод те $1 $2 $4 $5 нэг тиймэрхүү авчаал худалдаж авдаг штэ. Эсвэргээрээ мах зах те яг юм гэрийн хоолнууд нь илүү үнэтэй ресторан яг тэдрийг л идэх гэж эрүүл юмаа идэх гэж хүмүүс илүү их мөнгө төлдөг штэ. Тэгмүүд Монголд яг эсвэргээрээ зөвхөн амарсан. Монгол хоолоо нэг хүмүүс идэхгүй. Гэхдээ бүргэр төрсөн өдөр ямар нэгэн баярт ёслол тэмдэглэл энэдэр болох юм бол ерөөсөө бүргэр, пицца, шарсан хуурс юм тэдэр нь илүү гоё хоол болцгооцоо. Одоо арай luxury төрлийн хоол гэх юм уу. Би ерөөсөө тэгэл дандаа пик. Бүр дандаа пик заяа. Гоё хоол идэх гэснээ тэгвэл бүргэр мөргөртэй гоё юм chicken микэнтэй газар орын энтер гэл. Тэр чинь ер нь бол мэдхгүй зүгээр надад бол үнэхээр нөө нэг юм бүргэр пиццаны газар бол угаасаа л жоохон junk болохоор яг junk тэгээд нөө нэг хүмүүсийнх нь хандлага нь тэд нар гоё хоол гингүүт яаж угаасаа хүмүүс жингээ хасах юм яаж эрүүл хооллох юм те одоо нөө нэг эрүүл хооллно гэхээр л нөө хүмүүсийн тархин дотор нь diet өстө дэглэн барих хэрэгтэй болсон нөө хүмүүс зүгээр ингээд энгийн амьдралтай хүн чинь яг тэр гоё эрүүл хоолоо идчихээд бүр нэг хаяа нэг идмээр санагдвал тэр бүргэр пиццаг чи иддэг штэ. Тэгмүүд Монголд болохоор яг нэг тийм эсэргээрээ болцсон билээ. Тэр нь надаа ингээд үнэхээр гайхалтай санагдсан. Тэгээ нөгөө хүмүүсийн 11 12 сар болонгууд нь туруу тэрий палажинда багтээ. Зарим нь надаас ингээд хүүе яаж жингээ хассан бэ? Яасан бэ гэж угаасаа л тэгээ нөгөө анханасаа шарсан урсаа бол амандаа хийж байгаа хүн тэгж айхтар нөгөө нэг эрүүл хоол нь эрүүлэр одоо турна гэсэн үг байхгүй шүү дээ. Тэгээд зарим эрүүлэр турах юмнууд нь дандаа нэг юм 10 хоногийн дотор тэдэн хоног асуулна. 20 хоногийн дотор тэдэн хоног асуулна гэдэг ингээд нэг жоохон мэдгүй. Тэнд би ер нь ингээд гэдэг болохоор тэгээд за бүр амир гэдэг. Тэгээ хүмүүс амдаа асуугаад байдаг байхгүй. Тэдэн хоногт яаж тэгж асах вэ? Чи яаж жингээ хассан бэ? Яасан бэ гингүүд зүгээр л амруугаа хийж байгаа юм аа л
зөв болох хэрэгтэй те. Нэг кейк идмээр авал самар авчихчих юм уу те. За кейк үнэхээр хаяа идмээр байдгүй эмэгтэй хүний хувьд те. Байдаг нэг гормоны асуудал те. Ингээд emotion сэтгэл санааны байдлаас болоод гоё идмээр санагддаггүй идмээр санагддаг. Гэтэ нэг юм амар том portion биш. Тэгээ нэг юм жижигэн мижиг болгоод юм жижигэн дөрвөлжин бас болгоод ингээд нөө идчихэж болно шүү дээ. Зүгээр авах хэмжээгээ авчаад тэгээд no гэд татгалзахад болоо. Нэг гой зүйл нь жим, йог, бүжиг мүжгийн гой сургалтууд зөндөө их нэгдсэн байна. Тэр нь бүр би айгүй их баярлаад байгаа. Дотроо бүгд заалны багштай нөө дөнгөж мэдхгүй анхлан суралж чадж байгаа хүмүүс санаас нь заагаад өчтөгт нь бүр амар баярлаад байгаа. Тэгэхээр яг жим орчвол нөгөө одоо яах вэ гэдэг тийм нэг юм сонин нөхцөл байдал үүсгээд байхгүйд нь их баярлж байгаа. Тэгэхээр ингээд яг хоолны нөгөө нэг одоо юу гэдэг ресторан энэ дээр чанар нь жоохон ийм ингээ муу байлаа гэхэд яг жимүүд нь бас ийм байгаа болохоор яг л нөгөө хүмүүс яг хаашаа ямар хандлагатай байна, ямар шийдвэр гаргана яг тэндээсээ л угаасаа бүх юм шалтгаалж байгаа. Бас л 50-50. За залуу гэр бүлүүд байгаа. Тэгээ хүүхдүүдтэй залуу гэр бүлүүд хурж ирээд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт явуулна ингэн тэгнэ гэл ингээл зөндөө бодож байгаа. Гэхдээ ирээд минь найзууд бол угаасаа хөдөлмөрлөх юм байлээ шүү. Зүгээр найз нь үнээл ер нь тэгээд 1-2 хүн ажил эдэр хийгээд тэгжээж бас нөгөө орон байр гэдэг зүйлээ бүрэлдүүлэхгүй бол ер нь жоохон Монголд одоо хүнснээс ахуулаад гараал дандаа мөнгө өргөддөг. Тэгээ паркинг дээр нүртэл мөнгө өргөддөг. Тэгэхээр зардал бол жоохон ихтэй байх юм бэлээ. Тэгээд ирэхээсээ өмнө ер нь та эдтэй нийгэм хэлэхэд Монголд штэ байрны үн, машины үн унна гэж баг байдгүй юм байна. Тэгэхээр байраа эртхэн шиг аваад бэлдсэн байх нь зүгээр юм байна. Би болохоор зүгээр шууд хурж ирээд өөрөө болгоно гэсээр агаад хурж ирсэн чинь одоо бодох нэ 2-3 жилийн өмнө нөө Монгол руу наашаага ирнэ гэж ерөнхийдөө тооцоолж харж исэн болохоор за өөрөө очиж байгаад болъё гэсэн яг үндэ байр майрныхаа асуудлыг өрн шийдсэн эртнээс нөгөө нэг энэ шинэ баригдаж байгаа байр эдэрт захиалгаа эдрээ өгчүүл бас зүгээр байдгийм байна. Тэгээд тэгэх юм бол одоо нөгөө нэг энд байгаа байрны үннээс илүү арай багыг төлөх боломжтой. Тэгээд somehow би бас амар гайхсан. 1 жилийн дотор байрны үн ихсдэг юм байна. Ингээл бараг 40-50 сая зарим нь ингээд бүр 40-50 саяас илүү заяа. Тэндээс илүү их одоо ашиг машигтай байгаад идэг. Тэгээд энэ real estate гэдэг зүйл бол Монголд бол үнэхээр амар одоо юумэр чи нэлээд том бизнес болцсон байдığım байна. Тэгэхээр бас та хэд маань ерөнхийдөө ирэхээсээ өмнө жоохон байр марныхаа асуудлыг шийдчихэд хурж ирвэл нэг юм хэлэхэд одоо нөө нисэх тал руу юмнууд айгүй их гоё цаашаага тэлж өгж जैन заяа. Тэнд зөндөө олон гоё юм шин одоо real estate үйл хөдлөх хөрөнгүүд баригдаж байгаа юм байна. Тэгээд тэр номин том одоо маркетууд бас тийшээгээ явж байгаа юм байна. Тэн тэгэл ингээл баахан жим байна, бүжиг мүжгийн баахан сургалтууд бас тийшээ очсон. Ер нь одоо баг яармаг шахуу руу нилээн одоо тэг хүмүүс ингээ жоохон төвлөрөхөө тах шиг ерөнхийдөө харагдаад байсан шүү, окей. Тэгээ би бас ер нь зүгээр бодоод лагаад тийшээгээ нэг тиймэрхүү юм байсан. Миний үеийн зад одоо гэр бүлтэй биш одоо миний үеийн те одоо сургууль соёлоо төгссөн тэндээ ажилдаа яжгаад одоо Монголдо ирээд ажил яах вэ гэдэг хүмүүс би нэг арга цараагаа хайж байгаа. Яг хөө миний хувьд болохоор сошиал хийгээд амьдрахаар л юм билээ. Гэтэ тэр бас өөрийнхөө нэг сурж төгссөн мэрэгчлэрээ ямар нэгэн байдлаараас Монголд ажиллая гэж бодож байгаа хгүй. Гэтэ Монгол компаниудад биш арай өөр төрлийн нэг тийм гарц хайж байгаа гэх юм уу. Тэгээ тэрийг одоохондоо яг нөгөө туршилтаар би явж байгаа болохоор яг сүүлийнх нь result үр дүнд хүрчээд тэрийгээ дараа нь та хэдтэй зөвлөсөн нэрээ зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр тэрэн дээр бас хүлээж аваарай. За дараагийнх нь найз нөхөд дээр энэ заяа. Найз нөхөд хүрээлэл би Америкт байж хахад манай найзууд би өстө миний найзууд Монголд л байдаг гэж боддог байсан ч үгүй байсан юм билэ. Тэрэн дээр би амар том одоо алдсан гэх юм уу зүгээр нэлээд их зүйл ингээд өөрчлөгдсөн юм бэлээ. Тэгэхээр нөө та хэдийн бодолд одоо Монгол руу ирээгүй 10 хэдэн жил болж байгаа хүмүүс маань нэг юмыг хараа заяа. Ерөөсөө энд ирэнгүүт та хэдийн нөгөө expect болж нөгөө найдаж исэн юм шиг ерөөсөө юм байдгүй юм билээ. Би чинь нөгөө 10 жилийн найз, тэр багын найз, энэ багын найз гэдэг гот бүгд одоо гэр бүлтэй өөрийн гэсэн одоо ажил төрөлтөө ч юм уу те өөрийн гэсэн ингээд амьдралтай болцсон явцсан. Тэнгүүд яг тэр байгаа хүн одоо чиний өөр болсон 2 хүн яг ирээд бас ингэж нөгөө зогцгон амар ховор болчдгийм байна. Тэгээ би ч нөгөө тэнд яж байгаа хэвээр миний найзууд, миний хайртай найзууд Монголд байгаа мага гэж чи яг үннийг хэлэхэд ерөөсөө одоо гарын 5%-аас хуруугаас би ч бас төөхөн найзтай штэ. Тэгэхэд бол ерөөсөө гарын 5% дэсэн найзаас одоо бараг нэг нь л үлдчихэв. Нэг нь үлдчихэв үү үлдэхгүй байх уу? Бараг тэр нь хүртэл мэддэхгүй байгаад байна. Тэгээ би бодсон чинь
Одоо нөгөө нэг high school ахлах сургуулаасаа гээд явсан тэр Жижи тэр Ган Эрдэнэ гэдэг хүнээс одоо би шал бас нэг өөр төрлийн хүн болчиход байгаа шүү дээ. Тэгээд тэр хүний найзууд нь Америкт байсан юм байна. Яг одоо яг энэ цаг хугацаанд нь уулзсан найзууд нь миний найз байсан юм байна гэдгийг би ойлгож байгаа хгүй. Тэгэхээр та хэд нэг амар энд хурж ирэл өстө нэрэ тэр ч найзтай уулзсан, тэр ч тэнтэй альзсан, тэр энийг яг танил ихтэй байж болно. Гэтэ яг тэд нар чинь нөгөө нэг та хэд нөгөө дотроо бодоод дурсамжиндаа хорогдоод байсан тэр найзууд чинь биш болсон байх шүү гэдгийг би та хэд яг энэ бичлэгээр хэлье заяа. Угсаа яг ганц хоёр цөөхөн идэх нь үлдээд минийх бол ер нь ихэнх нь явсан. зүгээр хүрээллээ солих хэрэгтэй байна. Хүрээлэл угаасаа солигдож эхэлж байгаа. Тэгэхээр I'm okay. I'm good. Түр гэр бүл байна. Хамаатан садангууд ер нь энэ дээрээс яг саяны хэлсэн шиг бүх юм яг та хэдийн нөгөө нэг дурсамж шиг байдаггүй юм байна шүү гэдгийг би хэлмээр байна. Би ирсэн чинь ер нь бүхэл юм айгүй их өөрчлөгдсөн байна. Би нөгөө дурсамжиндаа болоо өсө нэрэ тэдэн жилийн өмнө юм байсан намайг баахад юм байсан гэж нөгөө дурсамжиндаа айгүй их ингэж явагдаад исэн хүн байгаа даахгүй юу? Одоо Монголоос ханахаар тэгсэн чинь хүрээд ирсэн чинь угаасаа ба нөгөө хүн өөрчлөгдөн, зан харагдаж өөрчлөгдөн, нийгмийн өөрчлөгдөн зөвөр бүхэл юм амар шинэ болцсон байт юм байна. Бас чи ч гэсэн өөрчлөгдсөн байгаа те. Тэгэхээр тэрэн дээрээ бас бодолцож үзээрэй гэж хэлхийг хүсэж байна. Тэгээд яг одоо байгаа нөгөө нэг цаг хугацаагаа хайрлаад одоо байгаа цаг хугацаанд амьдр гэдэг үгний нөгөө утга учирыг би айгуу сайн ойлгосон. Ирээдүгээ хараад биш өмнөхдөө хорогдоод биш яг одоо байгаа цаг хугацаа яг эргэн тойронд чи одоо хэн байна яг тэр хүмүүсийгээ хайрлаад яг энэ цаг хугацаанд л явах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй миний найзууд тэнд байсан, миний найзууд тэнд байсан. Одоо бодонгууд Америкт миний найзууд байсан энэ дээр үгүй. Тэгэхээр яг одоо миний эргэн тойронд хүрээлдэх юм байна. Яг тэр хүмүүсийгээ би хайрлаж явна гэж шийдсэн. Facebook дээр би саяхан нэг бичлэг тавьсан. Гараад ирсэн чинь тог тасарсан, ус уух гэсэн чинь ус тасарсан. Тэгээ яана одоо бензин тасарчихгүй гэсэн чинь тасараад 2 3 хонж исэн юм бэлээ. Тэгээд тэгсэн чинь яг тиймэрхүү зүгээр би нэг funny хөнгөн байдлаар ингээд хөвгөлтэй бичлэг болгосон чинь хүмүүс чи өстө Монголд анх удаа ирж байгаа юм уу? Юундаа маялаад байгаа. Анх удаа юу лээ? Монголд амьдарч үзээгүй хүн шиг талчганаад ах юм. Америк руугаа буцаа зайлаач майлаач гэсэн хүмүүс байлээ. За би тэр хүмүүст хандаж хэлээ заяа. Нэгт тийм ээ би Монголд амьдарч исэн. Та хэдийг би ойлгож байгаа. Юу гэж хэлж байгааг чи маш сайн мэдж байгаа. Монголд амьдарч исэн тэр үед за тог тасардаг байсан уу байсан? Ус тасардаг байсан уу байсан. Тэгтээ тэр чинь зөндөө олон 10 хэдэн жилийн өмнө намайг бага байхад тэгээд дахиад 10 хэдэн жилийн дараа ус орон яаж хөгжих ёстой вэ? Тиймэрхүү утгаар нь бодоод үзэхээр яг тэнд 10 хэдэн жилийн өмнөх намайг бага байхад байсан асуудал одоо бүр тэрнээсээ илүү 7 дор босно нь үнэхээр харамсалтай байгаад байгаа байхгүй юу? Мэдээж яг засвар үйлчлэгээ инээдрээ хийж байгаа. Гэхдээ мэдээлэл литер нь хаана байгаа? Гараад ирэхэд л байхгүй болчдөг, халуун ус нь байхгүй болчдөг, инээдрээ байхгүй болчдөг. 1-2 удаа биш тэгвэл дахин байн ингэж давтагдаад байгаа зүйл учраас тэрийг би та хэдэд маш сайн хэлмээр байна те. Тэгээ үр хөвгтүүдээ ч гэсэн тим юмд байлгамаар байгаа мó яг тим нийгэм орчинд ус нь байнга тасардаг, тог нь байнга тасардаг тим газар байлгамаар байгаа мó. Тэрийг бас бодоод үзэх хэрэгтэй. Чи амьдарч үзээгүй ш Монгол угаасаа ийм байдаг гэж болохгүй штэ. Тэр чинь ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх хэрэгтэй штэ. 10 хэдэн жилийн өмнө байсан мэдээж ойлгож байгаа. Гэтэ дахиад одоо 20 жилийн дараа эндээс дахиад бүр дордсон байвал яах вэ? Хит хоногоороо тасардаг болчихвол яах вэ? Тэрийгээс манайхан бодол үзчих хэрэгтэй байхгүй. Монголынхоо нийслэл хотод амьдарч исэн надад туршлага байхгүй. Яг багаасаа эхлээд би угаасаа Эрдэнэтэд байсан. Тэгээд 7-8 дугаар ангиасаа шууд төгс сургууль гээд хувийн сургуульд ингээд орцсон байнгут хувийн яг нэг тийм бабл хэсэгтээ орцсон гэх юм уу? Хувийн сургууль дотор байранда тэгээд гэр лугаал очдог. Дотор байрандаагаад гэр лугаа очдог. Ерөөсө тийм байжгаад тэрнээсээ гараад би Улаанбаатарын map зап инээдрээ Улаанбаатарт би угаасаа амьдарч ч үзээгүй. Тэгээ ирээд барыг нэг 2-3 литр хонжисэн болохоос биш яг ирээд нөгөө нэг алалцдаг амьдралд нь ороод нийгмийн стресст нь орж тэгж үнэхээр амьдарч үзэж байгаагүй шууд Эрдэнэтийнхаа ахлах сургуулийг төгсөөд Америк гарч явж исэн байхгүй юу. Тэгээд тэндээ 10 жил болчоод одоо би яг хурж ирээд нэгт Монголынхаа өглөөг үзэж байгаа. Хоёрт нь тог тасардаг, ус тасардаг энэ тэрийг нь бас анх удаа experience хийж байгаа. Гуравт би Монголд анх удаа үрж ирээд яг энэ нийслэл хоттой би машин барьж үзэж байгаа. Амралтаа ирээрч би барьж үзэж байгаагүй зөө. Тэгээ яг 1 2 3 сараар 3 сар биш би 2 сараар л сургуулийнхаа дундуур ирдэг байсан. Тэр үед чинь тэгэл угаасаа ямар үдийг мэдж байгаа ш 100 ирэхээр чинь юу яа чин хөдөө мөдөө гарчин тэгэл би Эрдэнэттэй байж ерөөсөө Улаанбаатар руу ирдэггүй. Ирэхээр нэг үсрээл нэг 3 4 хоногоор л ирдэг. Яг тийм л байдаг байсан. Тэгэхээр чин миний хувьд бол одоо ингээд үзэж байгаа experience хийж туршлага сууж байгаа. Тэгээ үзэж харж байгаа ингээд юм бүх юм надад шинэ байгаа учраас тэрийг бас таад ойлгох хэрэгтэй байхгүй юу? Миний талаас гэх юм уу? Заавал ойлгоод ах ч юу н аль байхгүй. Зүгээр угаасаа л амьдрч үзэж байгаагүй.
Тий. Тэгээ Монголдо төрсөн. Тэгтээ би угаасаа улсынхаа нислэлт амьдарч үзэж байгаагүй. Машиныг барьж үзэж байгаагүй. Одоо л би бүх юмыг хийж байна. Одоо л яг энэ өөрийн гэр орон юмнуудаа би тогтжуулаад өөрийн гэсэн одоо энэ growth calendar юмнуудаа гаргацаа яг Монголдо анх удаага би дахиад энийгээ борлуулж байна. Өмнө нь дандаа Америкаас ингэж хийдэг гэсэн бол би одоо энд өөрийнхөө биеэр хурж ирээд би тань хийж байгаа заяа. Бас нэг юм тээ. Намайг одоо чи ингээл хоёр их сургууль төгссөн. Тэгээд ингээд ийм гоё мэрэгжилтэй Америкт хүртэл мэрэгчлэрээ ажилтдаг байсан байж одоо Монголдо ч гэсэн ажил хийгэн. Уучлаарай үгүй. Би яг юу ихээр нэгт би өөрөө мэдж байгаа, хоёрт би амар өөр хий гэсэн зорилготой ирсэн байгаа заяа. Америкт 9 to 5 ажил хийгээд ямар сайклд ороод ямар байдгийг би угаасаа амар сайн мэдж байгаа учраас яагаад би яг тэр сайкл тэнд байгаа амьдралыг би хаавээс их орондоо ирчээд би дахиж давтах хэрэгтэй юм тийм үстэй. Миний энд ирсэн бас нэг зорилгоудын нэг угаасаа өмнөх бичлэг дээр хэлжсэнчлэн өөрийн дуртай юм хийн. Миний дуртай юм юу вэ? Би ингээ контент хийгээд хүмүүстэйгээ ярилцаад тэгээ өөрийнхөө блог юмнуудаа хөтлөөд энэ хоббин дээр би ажиллахыг илүү хүссэн. Яагаад гэх юм бол тэнд хугацаанд болохоор яг надад цаг гарч байгаа. Гэтээ завтай үеэрээ л би тэр влог юмнуудаа хийдэг байжсэн. Тэгэхгүй бол тэнд чинь тэгэл нөгөө байрны энэний мөнгө, тэрний ч мөнгө, машины мөнгө гээд ингэж явж байхад яг нэг тийм өглөө гараад одоо та ч уус мэдэж шүү өглөө гараад орой ажилласаа хурж ирээл амар ядарсан бүр ингээд нэг тарих толгойн ингэсэн байж идэг. Тэнгүүд одоо яг энд байгаа шиг надад нэгт ингэж их амар гоё өөртөө гаргах цаг хугацаа эдэр байхгүй байдаг үстэй. Энэ бол үнэхээр амар жаргалтай байгаа юу? Yes, үнэхээр жаргалтай байгаа. Яг гоо гэтээ юм болохоо ингээд золиостой те хичнээн би жаргалтай гэсэн мэдээж гараад одоо тэр нөгөө нэг common тэгээ бүх асуудлууд чинь тэнд байгаа. Гэхдээ яг ингээл цаг магаа зөрүүлээд ингээл яг яаж би өөрөө хармаар нэг тэрнгээрээ өөрийнхөө дуртай амиг хийгээл зураг авалтанд ороод контентээ хийгээл газруудтай хамтраал би бүр тэрэндээ үнэхээр их аз жаргалтай байгаа зөө бүр ихтэй ингээл жи бүр ингээ амар гоё клөө хийгээд аргагүй шүү өөрийнхөө хайртай дуртай амиг хийгээд байгаа юм чинь яг энэний өмнө меншн хийсэн шиг өөрийнхөө мэрэгчлэр ажиллахгүй ажиллана. Гэхдээ би Монголд ажиллахгүй. Яг одоо байгаа би хугацаанда энэ одоо байгаа хугацаагаа ашиглаад өөрийнхөө дуртай хайртай зүйлийнхаа хоббин дээрээ л ажиллана. Гэхдээ нөгөө талаас бол бас гадаадаас наашаага ирэх залуу үедээ одоо боловсрол эдгээр эзэмшин залуу үедээ ямар нэгэн гаргалгаа эдгээр гарц тэ хэрвээ би сошиал медиа хийдэггүй жижиг байсан бол ямар ажил хийх байсан бэ гэдэг талаас нь би бас нэлээ одоо юмнууд хийж үзэж байгаа байхгүй одоо тестүүд явагдаад байгаа гэх юм уу тэгээд тэрийг болонгууд нь би хэлнэ. Тэгээ би та хэдий хэлж байгаа юмнуудыг маш сайн ойлгож байгаа. Гэтэ нөгөө талаар би өөрийнхөө хийх дуртай зорилгынхоо талаас адилхан явна. Тэгэхээр тэрэн дээр зүгээр угаасаа хинт ч намайг чаж хийж шүүмжлэх хэрэг байхгүй. I just do what I want to do. Тэгэхээр энд болж байгаа бүх зүйлийг угаасаа yes анх удаа үзэж байгаа бүх юм надад амар сонирхолтой адал явдалтай санагдаж байгаа. Хүмүүсийн хэлснээр surprise байгаа юу? Байгаа yes. Гэтэ багал surprise байвал зүгээр байгаа ч шиг. Анхаарах зүйлсүүд гингүүт хэлсэн те гадаадаас ирж байгаа монголчууд маань ер нь заавал ирэх гээд байгаадаа ч биш ер нь ямар нэгэн байдлаар одоо нөгөө ингэж ярьдаг штэ үхээсээ өмнө Монголдо ясаа 58 нэнтэр гээд за ер нь бол тэхээсээ өмнө та хэд маань миний үеийн залуучууд маань ер нь бас нэг байр савны юм бодчихвол зүгээр юм байлээ шүү гэдгийг би яг өөрөөсөө та хэдтэй хэлээ заяа. Үнэхээр зүгээр юм байлээ шүү. Яг энэ жил авах байр чинь дараа жил амар үнэтэй болчихдөг юм байна. Тэгээд ойлгож байгаа сте тий. Тэгэхээр ерөнхийдөө за яг заавал яарад ах юм байхгүй зүгээр толгойдоо зүгээр бодсон байхад нэг байр мэрний захиалга өгсөн байхад ер нь жоохон алдахгүй юм биш үү. Дараа нь тэрийг хурж ирээд тэгээд өөртөө гоё одоо түрээслэн үү одоо ямар нэгэн байдлаар чиний хөрөнгө болчихж байгаа учраас тэрэн дээрээ зүгээр манайхан нэгэн бодоод үзээрэй тий. Би чинь угаасаа Эрдэнэтэй болохоор Улаанбаатарт хаана ямар байршил гэдгийг нь өөрөө сайн мэдэхгүй байсан. Тэгэхээр өөрөө хурж ирж ингэж нэг газраар нь явж иж одоо л ер нь нэг юм жоохон нүд ингэж нээгдээд байгаа гэх юм уу. Тиймэрхүү байгаад байгаа. За бизнес хийх санаанууд ярив заяа. Монголд зөндөө их ресторан, кофе шопууд байна. Заяа. Шоп нээж болно. Гэтэ угаасаа амар их кофе шоптой байна. За ice cream ямар нэгэн амттангийн газар нээж болно. Бас тэгтээ маркетинг эдэр амар сэргэлтэй одоо competition айгуу том гэх юм өрсөлдөөн амар ихтэй. Нөгөө талаас энд онлайн бизнесуудаас амар их байд юм байна. Онлайн бизнес их юм бол бас нэлээд өрсөлдөөнтэй дунд орох бах. Тэгээ миний харснаар болохоор хүмүүс ингэж чинь за real estate үйл хөдлөх хөрөнгө рүү орж байна. Adventureтэй ямар нэгэн fun activity-тэй юм Монголд жоохон дутаад байгааг надад зүгээр тэгж санагдсан. Энд дэндүү орохоор л бар, клуб, ресторан, кофе шоп байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо нэг жоохон фан төрлийн нэг ивент зохиодог гой юмнууд ч юм уу те. Гейм эмтэй газрууд байгаад идэг шүү дээ. Ингээл нөгөө машин дээрээ дээр унж мунаад яг юм том хүмүүс зориулсан тийм гой гейм. Гэхдээ бильярд теннис эдэр биш шүү. Би арай өөр төрлийн одоо автомат гейм төрлийн яриад байгаа шүү заяа. Тиймэрхүү юм бас бэж болж байна. Нөгөөт нь болохоор энэ
Хүмүүс чинь 100 амир их явдаг болохоор юм амралтын газрууд нээдэг болцсон юм байна. Газар аваад амралтын газар нэгээл тэгээ амралтын газар ч бас хөөхөн ингээл ер нь ашиг машиг идэр 100 мунда идэр олчтой юм байна. Тэгээ нэг юм амралтын газар нь дотроо юм одоо тур хийж мэдэг юм юмтай те нэг тийм одоо travel agency маягийн нэг хөөхөн те цаан гадаадас жуулчингууд амир хэрдэг болцсон юм байна. Тэр хүмүүсийг ингээл аваад морь зөөр унуулдаг те тиймэрхүү төрлийн юм хийвэл бас их зүгээр санагдсан. Стар бол тэгээ таад маань одоо тэгээ стал нөгөө танил талтай бол тэгэл ер нь юу юм бэ? Тэгэл та хэдэмэл хөсөл. Тэгээ би яг зүгээр ирээд 100 мөн идэр харж байгаа жуулчд амир хэрдэм байна. Ийм залуу хүмүүс зориулсан юм гой цагийг зөв өнгөрөх газар хэрэгтэй болчдгийм байна. Тэгэхгүй тэгээд ихэнх нь одоо 5 дахь хасаа бүтэн сайнгүүл ер нь бол гарч харагдчих шиг байна. Тэгээ хэсэг дээрээ болохоор түрүүний хэлсэн шиг Монголд яг би амир илүү Америкт байснаас жоохон амархан тэгээ нэг юм санаа амар байх юм болов гэсэн чинь Монголд илүү дайчин байх хэрэгтэй гэм байна. Тэгээд аргачгүй мэнэ. Аргачгүй мэн манайхаа. Тэгээд нэг юм гарч ирж байгаа боломж олгоныг хүмүүс нь ингээ авах гэж нэлээд хичээд юм байна. Би чинь одоо тэнд байхад за энэ байсан жилээ байгаагүй ч л угаасаа л ажиллая гэдэг нэг юмнуудаа хийгээ явж байгаас хойш гэж боддог гэсэн чинь Монголд болохоор ямар ч ийм бараг тэг 150% боломж байсан ч тэрийг ингээд атгахжидэг гэж хэлэх юм уу? Нэг хүн болгон боломжтой одоо ингээд залуу хүмүүс ихийг хийж бүтээх хэрэгтэй гэдэг утгаараа цаг зав амар их ингээд нэг боломжуудыг аваад идэг. Гэтэ бас яг тэнд дундаас нэг олсон мөнгө бас жоохон ховор байдаг сонсогдсон. Хит хит хүмүүстэй ярилцгаад те. Гэтэ яг тэгээ боломж аваад өөртөө нөгөө connection дээр үүсгээд явж л болоо л да. Тэгээд түрүү хэлсэнчлэн нэг хүн баг 2 3 ажилтай нэг гэрээс 2 хүн ажиллавал бас дэжгүй те. Тэгээд хажуу талдаа бүгд нэг тийм сая тасалтай ер нь тэгжил явах юм байна. Тэрнээс ш тэр хүнс мүнс эдэр бол сая тавилга мавилга хаагааж тавилга бол заас Америкаас хөөрхөн тутгааргүй те. Ер нь нилээн зардалтай гарах юм байна шүү. Тэгээ би чинь тэнд байхад тэгэл Amazon нэтэрээс хөрх юмнуудаас ингээл тавилга нэг $1500 те ингээд төр байж байгаа юм чинь тэргээд идэв гэсэн. Монголд болохоор тэрнээс илүү гарсан. Сая бол ер нь үнэхээр илүү гарсан шүү. Тэ. Тэгэхээр үнтэй авж байгаа тавилга юмнуудаа бол ер нь наашаа ачуулсан баг илүү шулуухан гэх юм уу? Тийм нөгөө хийж байгаа машин зшин эдрээ ер нь ачуулчвал илүү шулуухан байд юм байна. Тэгээд машиныг бас хүмүүс энд хурж ирээд нөгөө бартер эдэрт оруулаад тэ дандаа бартер гэж явд юм байна. Бартер эдэрт оруулаад орон сууц авчдаг юм байна. Тиймэрхүү юмнууд айгүйх байж харагдсан. Яа тэгэхээр 50-50 чи яг яаж хармаар байна? Тийм байдаг. Тэгээ хүмүүс надаас Монгол ямар байна гэж асуугаадсан. Би болохоор амар гоё юм гэж худлаа ярих уу. Гэтэ амар муухай юм гэж бас худлаа ярихгүй. Яг л 50-50 яаж хармаар байна? Яг тэрнгүүр чинь л харагддаг. Тэгэхээр тийм л энэ да. Яг үннийг хэлэхэд бол нийгмийн стресстэй зарим хүмүүс нэг нэгийг одоо орк энтергээд үздэг. Яг бөөнөрөө зүгээр ингэдэг юм байна. Айгүй өөрхөн. Ковидын дараа хүн болгон мэдрэлийн өвчтөй болсон гэж яриад байна. Тэр өөрөөс гайхалтай бидээ сонсчод гэдгсэн чинь ковидын хойшоо хүн болгон ийм болсон гэд. Миний бодлоор яг нэг амир хүн болгон нэг юм сонин болсон доо шүү. Хүн болгон яг юм reality одоо байгаа цагтаа нөгөө гинт гэртээ нөгөө ямар нэг ажил ийм тийм байхгүй болохтой хүүе юу болов гэж нөгөө үнэтэй нүур тулсан болов гэж би ер нь хараад байгаа. Бусдын авахад хайхын хаян нэзтэй. Ер нь бол зүгээр энэ бичлэгээс та хэдтэй мэдээллийн журмаар хүргэе гэж бодлоо. Тэгээд тийм байна да. Тэгээд энэ хүртэл үзсэн та хэдтэй баярлалаа. Мэдгүй зөвөр өөртөө гоё тарж бодсон сэтгэл юмнуудаа энэ хүртэл үзсэн гэдээ гоё комент хэсгээр бичээд ирцээ бүртгүүлцгээгээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяр таа.